Синий телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн байтхана хөлтөдөө үл мэдэх хотхон нэвтрүүлэг хийж байна. Одоо би тушнаа танилцуулъя. Намайг А-Эрхэм гэдэг 7 настай. Үл мэдхий ямар сони чи зочноороо танилцуулчих. Манай зочин мондөг штэ тий. Сайн уу Эрхмээ? Сайн. За чи нөгөө гоё хариулт өгдөг хэвээрээ юу? Вэрэ. Чи сайн уу гэхээр юу гэдэг лээ? Сайн. Бас сайн хэлдэг штэ. Сургуульд нь ямар байна? Дажгүй. Аха. Ер нь Амьдрал нь ямар байна? ер нь бол гоё. Аха. Тэгээд бас дажгүй юу? Тийм ээ. Би чамаа дажгүй Эрхэм гэдэг штэ. За энэ бол бидний нөгөө дурсамж байлаа тийм ээ? Тийм. Анх танилцсан түүхээ ярьлаа. Чимэн гэхдээ энэ удаад бол өстой үнэхэрийн сүртэй хувцалсан байна. Чи нэг тайлбарлаач битээрт. Үл мэдгээ чи юу гэж бодож байна? Энэ ямар хувцас вэ? Энэ бол юм кобоны хувцас. За, кобойны хувцас юм уу? Тийм. Кобойны хувцас мөн үү? Мөө. Нэвтрүүлэгт орохдоо ингээд худалж жаад энэ хувцсыг ингээ өмсөх гээд Алсан бэлдсэн. юм уу бүр? Тийм. Ямар мундаг юм бэ? За чи тэгээд тайлбарлал одоо энэ малгай ямар учиртай малгай юм? Малгай нь уу? Малгай нь ингээд Хин өмсдгийг энийг? энийгүү копегийн хүмүүс өмсдөг эсвэл Кобегийн хүмүүс үү? тий. Ааха. За тэгвэл энэ өмд цацагтай өмд ямар учиртай? Цэгтэй өмөдөө ингээд шороо хотод амьдрахтай ингээд Шороог нь ингээд юу яхад гөвхөд хэрэгтэй байд юм уу? гөвхөд үгүй шорооноос ингээ хамгаалахад хэрэгдэг. Энд харин бид нар бүгдээрээ зүүчмээр юм уу? Ийм цацагтай өмд өмсчүүл харин шорооноос хамгаал. Эмхтэй нь байдгүй юм гэхдээ. Оо би тэгээ яах юм одоо? Өөрөө хийх л ёстой юм байна тийм үү? Хан тийм л дээ. Гэтэ эмхчээд Эмэгтэйчүүд? гэтэ зарим нь мартсан байд гэтэ. За ойлголоо. За одоо энд нэг гоё альчаар байна. Энэ ямар учиртай? Энэ алчууруу Тий. энд ингээд Гой харагдав. энэ цамцны ингээд цээжийн цэвэрхэн байх эсвэл ингээ амаа цэвэрлэх зориулттай энэ алчуур нь. Оо за би гангараа гэж бодсон чи бас ингээд амаа арчдаг бас ийм ариун цэврийн зориулттай юм тийм ээ? Ариун цэврийн зориулттай шилдэг. Тийм байна. Энэ юм цэвэрлэгээний бие цэвэрлэгээний зориулттай энэ. За ойлголоо. Үл мэдхээ энд нэг унжаад байгаа юм юуны зориулттай юм байна? Энэ үү? Бөө. Яадаггүй. Энд ингээд копогийн ингээд тулаанд зориулж Үзье да үзэж болох уу? болно л доо. Харуулъя. За би барьж болохгүй юу? Болох. Би хамаагүй буудчих гээд байна уу? Болно. За баярлалаа. Буцаад Нэг буудаад үзчих үү? Тэг. Хаашаа чамаагүй буудах уу? Тэг чийлвэл. Тийшээ чиглүүлэх үү? За. Өө энэ ч нэг юм тийм шувуу унаад төгчин. Тийм ээ. Гэтэ энэ хиймэл нэг дээр юм боо энэ. За. Буугаад чи бас ингээ бүс яатсан тогтооцсон юм байна тий. Гэтэ энэ оосэр нь буугаа ингээд тогтоох зөрүүлттэй. Тийм байна. За яста ганган сайхан байна тийм ээ. Тий. Ааха. За чамайг тэгсэн чи нэг хийм шинжлэх ухаан гэдэг сэдвээр ярьдаг гэсэн бэ чи би үл мэдхээс суух гэдэг юм л да. Хийм гэж юу үл мэдхээ? Хийм гэж юу? Им хиймэлдэг үү? Хиймэл юм хэлж гинөө. Шинжлэх ухаан гэж юу лээ? Шинжлэх ухаан гэхээр ер нь юмнууд ингэж шинжилдэг. Ааха. За хийм тэгвэл ямар учиртай юм? Энэ хиймэл юм ингээд оролддоггийг хэлж байгаа юм уу? Ер нь бол тийм л дээ өөр ингээд хими элемент ингээд гихмит байдаг жишээлбэл хими элемент гэж ойлгож байна уу? Жишээлбэл хим насандаа сонсог би ч гэсэн насандаа сонсог юм байна. За тэгээд хими элементийг нэг битэртэг жоохон тайлбарлаад нэгэд өгөөч. Хими элемент үү? Тий. Ямар элемент байдгийг олон байд юм уу тэр? Мэддэхээ. Ямар хими элементийн нэр мэддэг вэ? Үл мэддэхээ. Чи ямар хими элемент мэддэг вэ? Насандаа сонсог хүн чи яаж мэдхэвтэй хөө? Би нэг оролдох уу?
нутаг. Кальц. Зөв. Кали. Зөв. Магний. Зөв. Мегни. Магний биш Мегний, дэгний юу? Манай ингэ хот. За би хэлээд өгье. За. Ааш хоёроо. Хэлээд яа. Чи Азот. за уучлаарай. Тасчлаа. Азот, H 2. За. Тэгээд бас O2. O2 чи юу вэ? Оёроо агаарын найрлага. Буюу томьёо. Агаар гэж юу вэ? Мэдэж гин үл мэдхээ. Агаар гэж ийм хүчтэй салхи агаар. Үний Тэрийг агаар. хэлдгүүгээ юу агаар хэлдэг? гэдэг чинь зүгээр нэг ингээд тэнгэрт ингээ хөвөөдөг химээ хэлдэг агаар гэдэг. Тийм, нүдэн дарагдахгүй мэн тий. Тийм. Өөр хий агаа CO2. CO2. За, CO2 гэж юу юм бэ? За нөгөө ингээд нүүрсэн ингээ цахилгаан станд тавьдаг, нүүрсэн тавьдаг ингээд нөгөө ингээ бохир агаарыг хэлдэг. Тэр нь ингээ утааны томьёо. Утаа. Тэр нь утаа. Одоо нөгөө гадаа ингээд л одоо маш их утаатай байна гэдэг чинь CO2 их байгаад байгаа юм уу? Тийм. Ихээр тэгтээ тэр нь амар. Бүр их амар. Их байх юм бол одоо бидэрт муу ах нь байна, тийм үү? Тийм. Тэгэл бид нар ингээд маск зүгээд яваад байгаа. Харин тийм ээ. За тэрэнд өрччүүл. Тэгэхээр хим гэдэг чинь ийм амьдралтай холбоотой чухал юм байдаг байх нь шүү мэдхээ. Хим л юм байхгүй шүү заа юу. За. За. Чамд ингээд ямар сэдв хэлэн чи бүгдийг ярих уу? Тэгье. Ямар түүхэн хүмүүсийг мэдэх үү? Мэдгүй л дээ жоохон. Чингис хааныг мэдгүй юм уу? Ти богд хаанс. Тий, Богд хаан. Тэгээд бас өгөөдөө хаан. Өгөөдөө хаан. Эн чинь бидний Монгол улсын түүхэн бааtruуд байна штэ, тийм үү? Түүхэн чухал хүмүүс байна штэ. За чи ч гэсэн түүхтэй штэ. Чи хэдэн оны хэдэн сар төрсөн? 2017 оны 4 сарын 1-нд. За тэгээ чи энэ копоёд ингэж сууд юм уу? Үгүй юу? Үгүй л дээ. Зарим нь ингэж сууд юм уу? Би ч гэсэн. Тэгээ зарим нь ингэж суудгээ. Хотлоо яриад. Чи суудаг лөө? Зүүдэг. Али үзээ тэгвэл. Үний юм уу? Нааша харж идэг хүмүүс рүү харуул та над руу хардаг нь юу вэ? Үний юм уу хотлоо юм хараарай. Ой. Үл мэдэх гэж энийг хэлж байгаа юм да. За та ч бас очиод суучих юм биш үстэй. Юу? Хүүе та нар ямар мундаг юм бэ? Одоо би суултаа. Тэгтээ жоохон бараг л байна энэ. Ер нь л байна. Тэгээд за хоёлаа түүх ярьжсэн. Чи хаана төрсөн? Би юу? Тий. Улаанбаатар хотын төвд. За ингээд л одоо Эрхэм гэдэг хүний түүх чинь бэж штэ тийм үү? Эрхэм гэдэг хүн чинь одоо 2017 оны 4 сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын төвд төрсөн гэдэг чинь юу? Төвд? Тий, тэр чинь юу? Тэр төвд. Бишээ түүх. Түүх байхгүй. Тэгэхээр эн чинь ямар одоо түүх, ямар одоо хүүхэд ээж аавыгаа хэлэхгүй байна гэж байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хоёлаа хайртай аав ээжигээ бас хүүхдүүдэд танилцуулаад ээж аавдаа минь түр гэдэх үү? Тэгье. За, хин гэдэг аав нь? Аав нь ажил сурна. За, ажил сур аав нь ямар ажил хийдэ? Машин зардаг ажил. Бар бачсан юм шүү. Нэг сар төгрөг гонгоч. Нэг сараа төгрөг. 40-50 машин зардаг байт. Ер нь Хизээ ямар хугацаанд 40-50-ыг зардыг? Мэдгүй л дээ. Тэгтээ за хамгийн сүүлд ямар машин зарав юу гэж аав нь? хамгийн сүүлд ямар машин зардгийг мэдгүй л дээ. Тэгтээ аав нь их мөнгөтэй болов уу? Тийм. За дахиад машин авцсан уу тэгээд? Тэгтээ мөнгө төгрөг ярьж болохгүй гэсэн манай ээж. Тэгэхээр яа дээ? За харин манай ээж яриад гэсэн үү чамаа? Завгүй ажил хийдэг. Чи ээжигээ заасныг яриад байна тий? Чамаа ингэж яриараа гэж хэлсэн үү? Тий. Тийм л юм шиг байна. За ээж нь хэн блэ миний үг хэрж болно үстэй нэрийг? Үжинлам. Яста гоё нэртэй энэ тий? За чи тэгээд ганцхан асуултанд тэгвэл хариулчих. Ээж нь чамд тэрийг бэлдэж чадаагүй гэж яаж байна. Чи аавдаа илүү хайртай юу? Ээжтэй илүү хайртай юу? Хоёуланд. Ваа бэлдсэн биш тий. Өөрөөсөө сурсан энийг. За одоо нэвтрүүлгийнхээ дараачийн хэсэгт оръё. За тэгтээ би юу яан штэ? Би ч нөгөө таалгарч ээж тэр нэвтрүүлгийн хэсэгт ордог тийм үү? Та миний үйл хөдлөлөөр нь штэ. Энэ одоо ямар хөгжмийг үзүүлээд байна гэдгийг та гараа заяа. За нэгдүгээр
Трэн. Гитар. Гитар. Өө ямар мундаг юм за. Морин хийл. Морин хоор хоёулаа зөв. Онц. За одоо хамгийн сүүлчих. Даун. Наад хөгшөөч бол мэдэн. Гэтэ нэрийг мэдэхгүй. А? Хөми. Бишээ тэр чинь ахгүй юу? Ингээ хараа. Хуйл. А? Хуйл. За. Одоо тэгвэл энэ асуултанд бүгдээрээ хариулъя. Заяа. За. Ийм ажил байдаг юм уу? За. Ийм хөөрхөн зочин игч бидний дэргэд хүрээд ирлээ дээ. Тэглээ. Би зочин игчийн танилцуулъя байж бол мэдхэ. Монгол туурхтан хэл хуурч нийгэмлэгийн тэргүүн мөнхчин игч нь хурж ирээд энэ ордоо байгаа ширээн дээр ямар олон сонин юм тавьчих. Манай хоёр бараг л бүгдийг аваад үзчих гээд л ах шиг байсан тийм ээ. За асуудаа одоо мөгчим игчээсээ. За. Түрүү одоо ариуна игч юу таадгаад байсан чинь энэ мөгчим игч чинь юу авцраа тавьчихваа. Хамгийн сонин нь юу байна энэ бом? За юу байна? Юу гэсэн нар чинь? Миний Ном сум. Ном сонин байна. Би бас адилхан ном сум. За. Би Тэгвэл эндээс чи тайлбарлах уу? Монголын класс. За тэгээд. За та хоёр маш сайн хүүхдүүд байна. Энэ ном сум монголчуудын амьдралтай ер нь нэлээд холбоотой ах тий. Ном сумаар юу хийдэг вэ? Ном сумаар харавдаг. Харавдаг тий. За ан ав хийдэг, бас дайн тулаанд хэрэгэлдэг тийм үү? Тийм. За тэгсэн чинь бүр эртээр үесээ та нар хүмүүчүүд гэж сонсноо та хоёр Сонсоогүй. сонсоог баха тий. Түүхэн залуу сайн мэдэх ёстой одоо хүмүүчүүд гэж мэдэж гин үү? Харин ном сумаар харвдаг хүний хэлдэг. За тийм яг үнэ. Зүг. Тэгээ одоо бидний өнөөдөр амьдарч байгаа энэс одоо их олон жилийн өмнө олон мянган жилийн өмнө амьдарч байсан Монголын газар нутаг дээр амьдарч байсан тэр хүмүүсийг хүмүүчүүд гэж нэрлэдэг. За өөрөөр хэлбэл тэр хүмүүчүүд энэ ном сум энэ бол тэр үед ном сум байсан. Ан авд хэрэгэлдэг, дайн тулаандаа хэрэгэлдэг байжгаад тэр дайчид бие биендээ ном сумаараа дохио өгдөг байж морзолж. Морз гэж мэдгүй. Мэдгүй юу? Ер нь бол дохио. Дэлхийн нийтийн нэг хиллэг гэсэн дохио өгнө. Ингэдэг үл мэдхээ би хэлий. Нөгөө дид гэл хурдан удаан ийм дуу аваад сонсогдохоор энэ тэгж хэлж ийн гэхэд хоорондоо ярихгүйгээр бие биенээ ойлгодог тийм арга. Одоо хоёр ингээд нэг хоёр зохиол унтаарай гэсэн ч юм уу те. Ингээд тав зохион бол галаа унтраарай. Зүг сэрээрээ тий. За иймэрхүү байдлаар ашигладаг гэж. За тэгснээр энэ сүулдэ хөгжим болсон. За тэгэхээр яах юм бол яаж хөгжих юм бол? Ингээд. Саяны шиг тий. Тийм шиг ингээд. За харъя. За ингэж бүр хөгжим болсон Ямар гоё юм бэ? Ингэж дуурна гэж бодсноо та хоёр? Бодоогүй тий. Тийм тэгээд эн чин хүмүүс тэгэж өдөр тутам хэрэгэлдэг зарим зүйлээ яадаг хана сүулдэ бүр юм гоё урлагийн зэмсэг болгоод хөгжүүлээд тий одоо ингээд энэ бол 2000-аас илүү настай ийм хэрэглэгдэхүүн хөгжмийн зэмсэг байх нэ. Энэ бол монголчуудын эртний хөгжим. За энэ нөгөө ан авд хэрэгжилжсэн ном сумаараа ангаа хийчихэд агнчаад түүнийхээ ясаар хөгжим хийдэг гэж байна. Хүмүүчүүд. За яг энэ бол тэр хүмүүчүүдийн одоо 2300 жилийн өмнө хэрэгжилжсэн ясан хуурын бодит олдуурын хуулбар. Ойлгож байна уу хөөе? Олдсон байхan тий тэр ясан хуур 2300 жилийн өмнө хүмүүчүүд тоглож ирсэн ясан хуур Төв аймгийн нутгаас одоо энэ Туулгол мэдэн шүү дээ тий. Туулголын хөндийгөөс олдсон. Алтан булаг сумаас олджээ. За тийм. Тэрнтэй адилхныг дөөр ялгаад тэрийг бол би их чинь авч явж болохгүй. Тэр бол түүхийн археологийн хүрээлэнд үнэт одоо ховор олдуур гэд хадгалагдаж байдаг. Чи түүхтэй холбоотой байна шүү дээ. Үзийг гэвэл одоо очоод үзэж болно. Очоод. Тийм, тэнд очоод тий. Тэгэхээр энэ бол тэрний хуулбар.
Гэтэ энэ бол үхрийн ясаар эврээр хийсэн. За үхрийн эвэр хөгжин болсон. За сонсгоо. Хөөе би баг ингээл та хэлээдсэн мэт ён гэл. Би тэний үдчих. Үдчихсэн. Манай хоёр үдчихсэн. За тэгсэн чинь ер нь бол энийг бол төв азаас гаралтай гэж үздэг. Энэ ер нь бол эртний нүүдэлчдийн одоо өвөг хөгжим бол хил хор хөгжмийн түүний одоо хамгийн одоо эхнийх нь хэлбэр нь бол ясан. Ясаар одоо агнсан ангийнхаа ясаар хийдэг байжээ хөгжмийн зэмсэг гэдэг эртний хүмүүс гэдэг. Дараа нь болохоор хулсаар хийж байгаа энэ хулсан хор. Яг энэтэй ижилхэн тий хулсан хор. Тэрний дараагаар гэж юу илээ? За Хулсны баавга гэж хэлдэг тий. Ааха. Тэгэхээр юу байх нь тэр хулс гэж үл мэдхээ? Мод охно штэ. Тий. Ясаар хийжсэн бол одоо дараач нь модоор хийсэн байх тий. Модоор хийсэн тий. Энэ бол яг монголчуудын хулсан хоорн тий. Энэ номон хуурч гисэн хулс байгаа заа. Хулсаар тийм хулс модоор хийсэн. За тэгээд дараа нь төмрөн хурдаа болсон. Төмрөөр хийсэн байх тий. Харж байна уу? Тэгэхээр энэ дэлхий дээр 160 оронд энэ хил хурыг хэрглэж байгаа. Түүнээс төмрөн одоо хулсан ясан гэд 3 хэлбэр нь зөвхөн Монголд байгаа. Тэгэхээр энэ бол яалтаж байхгүй одоо бүр эртний монголчуудын өвөг язгуур хөгжим нүүдэлчдийн хөгжмийн одоо хамгийн үнэтэй эртний зэмсэг юм гэдгийг бол эрдэмтэд тогтоосон. Төв Азаас гаралтай тэгээд дэлхийн нийтээр тархсан. Өнөөдөр одоо Европын орнуудад бол дандаа голдуу төмөр хуур байна. Азийн орнуудад голдуу хулс байна. Бас Азад бол төмөрч бий. Гэтэл энэ 3 хэлбэр зөвхөн Монголд байдаг гэ дэлхийн одоо эрдэмтдийн судалгаагаар бол гаргацсан байна. Нүүдэлчин гэж ямар хүмүүс байдаг вүлээ? Нүүдэлчин хүмүүс гэж нүүх гэж яахыг хэлж байгаа? Тэр газраас буцаа явах. Тийм нүүгээд явах. Тийм манай ард түмэн чинь нүүдэлчин ард түмэн байхгүй юу? Тэгээд нүүдэлчин ард түмэн биднээс гаралтай юм байна шүү дээ энэ хөгжим. Ойлгож байна уу? За та хоёр нэг жоохон нүдэн айнаад нүдэнд чи юу харагдах нүдэн айнахаар ингээ те юу төрслөгдөх нь толгой дотор чинь оюун санаанд чинь тэрийг нэг жоохон бодороо за тэгээд хаваалцгаа. За тэгээд За юу харагдав? За миний тэнцэн нэг нар тусч байна. Тэгээд миний хөгжим самгаж нөгөө номсон хүмүүч Номсон хүннүү хөгжим тоглож ирсэн үү? надад таа ингэж штэ юм уулны зураг цам харагдаад тэгээд доор өвс нөгөө тэгээд нэг хүн ингэж юм ингэ барьцангаа алхаж ирсэн юм шиг харагдлаа. за ясаа хөөрхий Сайн хэлдэг гэж. За тэгвэл одоо төмөр хуурыг сонсъё. За одоо ахаад арай өөр зүйлийг төсөөлөхийг бодороо за. Тэгтээ бүр өшөө гүнзгийрүүлж харахыг бодороо нүдэндээ.
За эрхэмд юу харагдав? Надад уу бас л хүмүүчүүд харагдсан бас л. Хүмүүжүүд харагдаад байна уу? Миний хол штэ ийм харахгүй болсон. За. Тэгээд штэ нэг юм Монгол гэр Ааха. тэгснэ энэ хажууд нь ингээд хажууд баруун талд нь ингээд гал хаст. Тэгсэн чинь ийм өглөө болцсон. Тэгсэн чинь ийм дуу ингээд нэг хүн хамгийн түрүүнд болсон ингээд дуурайсан. Ингээд дуурайд ирсэн үү? Одоо өөр юмар одоо. За өөр юмар уу? За. Одоо бага. За. Манай хоёр ингээд ашиг оролдож болцоо. За энэ Тайван холсон хуур. Тайван. Тайван гэж мэдхүү та хоёр. Тайван Хотын нэг Тайван болгоно. гоё. За Тайван гэж ямар хуур байх нь уу? Тайван уу? Тэ? Тайван. Тайван дүүдсэн хуур. Оо зөв Тайван гэж юу юм? Тэн нэг хэсэг. Улс ахгүй юу? Тийм ээ. Ус. Ааха. За чи мундаг мэдж байна. За үл мэдхий ойлгосноо. Тий гадаад улс орн байх нь тий. Ааха. Энийг түрүүн юу гэлээд хоёр долоогийн тоо гэдсэн тийм. Нэг долоогийн тоо. Нөгөөт нь Монгол. Монгол гутал. Монгол. Харин миний хувьд доошоос 7-ийн тоо. Тэр. Тэгсэн чи дотор нь юу вэ? Үний юу? Нөгөө хөгжим. Хөлөв гинэ. За хөлөл юм да бас тий. Нэрээ бас яг тэгж ойлгох юм байна. Тий нэрээ гутал дотор хөлөл байж Тийм шүү дээ өөр юу байх вэ? Тэгсэн чинь нөгөө хил хуур маань байж байгаа байхгүй. Энийг хил хуур гэдэг тий. За энэ. Манай үл мэд Ингэ жоохон нэмэр санагдаад байгаа юм уу? Тийм. Чи жоохон хэмнэж Хөгжүүлээд би улам гоё би ингээ хэмнэл нөгөө би нэмж өгч Тэгж байгаа. байна. За баярлалаа. Гоё хэмнэж. Стоо баярлалаа. За та хоёр тоглох уу? Тийм ээ. Одоо хатны. За манай хоёр. За шүдэн дээрээ байрах учраас пластик хуураар хэдүүлээ нэг үзчихье та. За яагаад ингэж энэ мөнгч чинь ингээ арчиж байгаа ойлгож байна уу? Үл мэдхээ. Цэвэрлж байгаа учраас. Зөв. Яг үнэ. Эн чин байнгын нөгөө ам хилтэй холбоотой байдаг учраас хэрэглэх болгондоо яах нь вэ? За чи нэг ариутгах чинь шүү дээ, тийм За ээ. яад Одоо яана. Хүү юу байж та заан штэ чиж баавч шууд амруугаа ийчих юм. За ичигээ хараа даа. чигээ хараарай. Одоо энэ хараа. Та хоёр юу солгоо биш үү? Биш. Энэ бол Биш гинэ. Тэгвэл 100 гахта байна. сонд тэгш. Тэгш юм уу? ингээд үү? За Нөгөө талынхаа гарт 100 гахта байна. 100 гартай байна. их чигээ дуурайгаад энэ дэгийг цааш нь Энэ харуулаад. дэгийн нөгөө тийш харах нь биш шүү. Миний үгийн амнаас нөгөө амнаас нь гарч байгаа юм шиг. Яа ингэж. За тэгээд тараа энэ хоёр хурууга бэлтжээ. долоовор хуруу гэдэг те энийг долоовор хуруу. Энэ хоёр эрхийн хуруу те. хурууга ингэж. За энэ хоёрын завсар хий. Долоовор эрхийн хоёроо харихад завсар хий. Энэ хилэнд гараа хүрэхгүй шүү за. Болж Энэ байна уу? гар өрөхгүй нэ. Гар хүрэхгүй. Тэгвэл нөгөө дууралтанд нөлөөлдөг байхгүй тийм учраас яг ингэж бариад. За одоо энэ хоёр налууд дээр шүдэ зоохгүйгээр энэ дээр ингэж шүдэ тавина. Үүдэн шүдэн дээрээ тавина. Шүдэн дээрээ тавих нь байна. За. За ингээд яг үүдэн хоёр шүдэн дээрээ ингээд тавья. За. Энэ хараа. За. Шүдэн дээрээ нааж барина гэсэн үг. Хазахгүйгээр Хөнхөө наалдуулах нь шүү дээ, тий. за. Эндээсээ Хөдлөхгүйгээр наагаад. гаднаас нь ингээд цог. Болох гэж байна. Шүдэ 100-аад байна уу те? Шүдэ 100-хгүй. За. Шүдэн. Болоод байна. Тэр. За энийг барих уу? За энэ болохоор зүгээр одоо пластик хуу. Ай мод юм бэ? Одоо Миний даун мод санагдаад байна. Даун мод. ерөөхдөө бол одоо Яг саяныхтай төстэй барих нь тийм тий. хатууруулсан цаас гэсэн. Одоо наадхан чинь бол одоо шүд орохгүй. За шууд уруулан завсраа. За. Уруулынхаа завсар ингээ барьчих. За тэгээд ингээрэй. Ингэн гэсэн үг хараа. Одоо хараа. Хин хараа сулхаан урууландаа өргөх юм. Ойлгосноо. Энэ чичирхийлж байгаа хэсэг биш үү? Энэ чичирхийлж байгаа хэсэг яг энэ дээр ингэж барьж байгаа л. Тэгээ хараа миний шүд орохгүй байгаа зүгээр урал. Одоо ойлгож байна. За тэгээд амандаа төхөл.
бити бүр хаз идчихэлтэй наахаа. Аваа идчих юм а бүгдийг наа чи хөгжин болохос юмр хоол шүү. Уруула жоохон жими. За одоо дуурна. Оо. Би энийг та хоёрт бэлгэлээ заа юу. Та хоёрт гоё тоглоо сураараа за. Өө ямар гоё юм бэ. Энэ чиний. За тэгвэл одоо дараагийн нэвтрүүлэгтээ манай үйл мэд хурж ирээ зүгээр хэлсэн. Төмрийн яагаад хатуугийн яагаад бэлгэлдэг вэ? Гэтэ хатуу. Зүгээр давчих юм байна л дөө бүгдийг. Та хоёр жоохон том болчих заа юу. Нэг 10 нас хүрээд. Тоглоод сур. Нөгөө Чаддаг та хоёрын шүд одоо нөгөө сүн шүд байгаа учраас шүдэнд ийм төмөр хуурыг нааж ороход жоохон гэмтэй Харин байхгүй. мод Тийм мод бол шүдэнд Уруулсан төрөлгүүд нь бол болох юм байна тийм хүүхдэд. Гэтэ дараа сурна гэснээс багшаа одоо ингээд үзэж байгаа хүүхдүүд ингээд энэ хэл хуурыг сурыг гэвэл зааж өгдөг юм уу? Хаана одоо ийм сургалт авах? Ер нь хэдэн наснаасаа сурвал зүгээр үү? Гоё суулт байна. Ер нь бол хүүхдийн сүүн шүд бүрэн ургаад дууссан хойно заавал илүү хялбар. Гоё тоорч. Тэгээ манайх сургалт явуулдаг. Манай нийгэмлэг дээр сургалттай. За. Тийм. Тэгээ 10-аас дээш насны хүүхдүүдэд ер нь жоохон том болох хэрэгтэй. Жоохон том болгоо шүднүүд нь одоо бэхжээд ургацсан үед нь заавал Ястах баярлалаа мөнхчин багшаа. Энэ сайхан өв уламжлалын маань хөгжүүлээд ард түмэнд маань ирээдүйд маань ингэж зааж сургаад одоо бидний энэ түүхийг ирээдүйн хойч үед маань аваачих энэ том ажлыг хийж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд энэ сайхан одоо уран бүтээл нь үргэлж өөдөө байх болтугай гэж өрөөе. За энэ хоёр ингэж л гуруула дөрүүлээ дараачихаа хэсэгтээ оръё. Манай хоёр одоо салахгүй. Маш их баярлалаа. За баярлалаа. Баярлаа. Мөө баярлалаа. Би мэднэ. За ингээд манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг тийм ээ. Сүүлчийн хэсэг яг зүйтэй сайн байна. Одоо би нэг үг хэлэн та хоёр энэ үгийг мэднэ гэвэл нь яах ёстой лээ? Би мэднэ гэж хэлнэ те. За. Зүүд гэж юу вэ? би мэднэ. Дүүд гэж хүний дүүдлэх юм. Аха. Тэгээд хүний бодол хүсэл. Аха. Ягаад чи тэгж бодож байгаа? Хүний бодол хүсэл гэж зүүдтэй ямар хамаатай юм? Зарим нь ингээд аим шиг хар тасан зүүд. Аха. За тэгвэл ингээ зүүд гэдэг ер нь бид нар хизээ зүүдэлдэг үлээ. Яахаараа зүүдэлдэг үлээ? Унтахтаа ингээд шүн. Тий, шөнө өдөр унтахтаа зүүдэлдэг тий. За тэгвэл чи сая хэлээ янз бүрийн зүүд байт юм байна тийм үү? За тэгвэл гуруулаа нь штэ. Хамгийн зүүдүүдээ ярий. Хамгийн аимшигтай зүүд, хамгийн баяртай зүүд, хамгийн инээдэмтэй зүүд ямар зүүд байсан? Хэн эхлэх вэ? Би. За. Яг дэшнээс их. За зочноос манай үлдэнд тийм ухаантай шүү дээ. За чиний хамгийн аимшигтай зүүд ямар зүүд байсан? Би юу? Юу илээ мартчихсан байна. Тийм аимшигтай гарчил таараа тэр нь баг Гэтэ нэг ганцхан байгаа тэр нь тийм би мартчихсан байна. тий ганцхан байгаа тэр нь мартсан аргагүй. За тэгвэл зүүдийг яагаад бид ингээ мартчихад идэв? Яагаад вэ гэхээр олон жил ингээд зүүдэлсэн боловч ингээд олон жил ингээд яваад хахаар ингээд мартдаг. Аха. Жишээлбэл шөнийн зүүдээ санаж байна уу та хоёр? Шөнийн зүүд гэж чинь Одоо хатаасан зүүд гэсэн үг. Гэхдээ оройн зүүдийг болсон. Энд ч одоо шөн зүүдлэхээр л хүн хар дараад идэв юм уу? Хар дарна гэж юу яахыг хэлээд байгаа. Хар дараад ингээ аим шин зүүдлэхийг хэлнэ. За аим шигэн зүүд гэж ямар зүүдийг чи тэрийг ярьдаа юу н аим шиг юм бэ дээ? Юу нөө? Хэлбэр дүр тэгээд бодол нь аим шиг. Үлмэдгээ чиний хамгийн баяр хөөртэй жаргалтай гоё байсан зүүд ямар зүүд байсан? Миний бол ингээд гэр бүлээ ингээд нэг л өдөр ингээд гэр бүлээ айгуугаа ингээд хайрлж байсан. Тэгээд бас ингээд ийм парк дээр ингээд бидгээ ингээд дугаалж байгаа. Ааха. Тийм гоо. За. Яг уу их чин дүүнраа ингэж зүүд болон бодол санааг яриулж байгаа нь штэ. Хүн одоо жишээлбэл их айдастай зүүдэлж байгаа бол тэрийгэ ярьдаг. Ээжтэй, аавдаа хүмүүст яриад сайхан учрыг олоод айх юм бол байхгүй юм байна. Яг гэвэл тэр чинь үнэнгээсээ ирээгүй. Энэ бол бидний нөгөө эрхмийн саяын хэлдэг тэр бодол ингэж үргэлжилж явсаар байгаад шүн ингээд бид нар тайвшраад унтангууд тарих ажиллаад нөгөө бодлыг чинь ингээд янз бүр болгоод одоо бид нарт зүүд маягаар орж ирээд байгаа учраас
сандрах, санаа зовох, айхын байхгүй гэдгийг л их чинь дүнэртээ хэлэх гэсэн байхгүй юу? Хамтран зохион байгуулагч Хөөхөд радио FM 107.5. За энэ юу юм? Энэ цэцэг. Яах гэж байгаа? Тэнд өрөг гэсэн. Нэр юу? Тэ. Мөн үү? Чи андуураагүй ээ? Гүд. Хээкси. Эжин. За баярлалаа мэдээ. Зэрэг. За энэ юу юм? Чи юу гэсэн үл мэдхэд? Англи ном. Оо за. Баярлалаа. Нухаш. Ой. За стах баярлалаа дүүдээ. Одоо би тэр тэгвэл бас бэлгээ өгье тийм ээ. За тэгье. Энэ их олон номыг бүгдийг уншаад улам ихцэл мэддэг болоорой гэд энэ нэвтрүүлгийн ах эгч нар миний өд өгж байгаа шүү. За юу. Ойлгосноо? Гацтай дээр мэдчихсэн. Ахуу энэ бэлгийг таалагдж гин үү чамд? Надад л таалагдсан. Айгуугаа мэдэрч байна. Надад л таалагдсан. За тий аваад хажуудаа тавьж болно. Энэ одоо чинийх байхгүй ойлгосноо? Тийм үү. Тий. За өнөөдрийн зочин хий юу л мэдхээ. Бодцоо. За өөрийгөө танилцуул. Түрүү эхлүүлэхдээ гоё танилцуулсан шүү дээ чи өөрийгөө. Эрхэм. Эрхэм. Ямар эрхэм гэлээ чи? Эрхэм. Эрхэм. Тэ хэдэн настай лээ? 7 настай. За ингээд эрхэмдээ баярлснаа илэрхийлээд дараачийн нэвтрүүлэг гэхээр гурлаа ингээд сайхан хүмүүстэйгээ баяртай гин шүү. За юу. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.